ахмад наснуудын халамж тэтгэврээр амьдрах биш, дахин ажил хөдөлмөр эрхлэх энэ хууль зүйн орчныг шинээр бий болгох тал дээр засгийн газрын бодлого одоо ямар хүү байна вэ? Өнөөдөр дэлхийн улс орнууд, ялангуяа энэ хөгжилтэй Азийн орнууд, Сингапур, Малайз, энэ Япон, Солонгос гэсүрэг орнуудад бол үнэхээр энэ тэтгэврийн насны ахмадуудаа дахин хөдөлмөр эрхлүүлэх энэ чиглэл дээр бүр төрийн бодлого болгож ингэж явж байгаа маш сайн жишээнүүд байдаг. Үйлчлэгээний газрууд, зочид буудал, эмнэлэг, сургууль энэ гоё газруудад бол ерөөсөө ахмад наснуудаа тэтгэврт гарсан 55-аас дээш насны иргэдээ 65 хүртэлх насны иргэдээ ажилуулдаг, ажил орлоготой байлгадаг, амьдралын чанарыг дээшлүүлдэг ийм жишг байгаамаа. Тэгэхээр манай улсын хэмжээнд бид халамжийн тухай ярьж нэг юм өдөр хоног өнгөрөөсөн ийм асуудлаар ахмадуудаа хуурч сууж яхаар энэ ахмад насны дахин хөдөлмөр эрхлэх асуудлыг одоо үндсэн чиглэлдээ оруулж өгөх